Хил хамгаалах байгууллагаас анхудаа хугацаа цэргийн албанд татагдсан байлдагч нарт тусгай мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа. 9 дөр нэмэх нь 3 хөтөлбөр буюу 9 сар хугацаа цэргийн албанд татагдсан байлдагчид цэргийн эрдэнэт суралцаж улмаар үлдсэн 3 сарыг мэргэжил эзэмших сургалтанд хамрагдаж өнөөдөр анхны төгсөлтөө хэлээ. Сургалтанд нийт 161 суралцагч 5 дамжаа хичээлүүж мэргэжлийн үнэлэх цолон гардаж авлаа. Орчин үеийн дэвшилт техник технологийн мэргэжил болох дроны нисгчийн мэргэжил эзэмссэн байлдагчтай бид ярилцлаа. Минингийн отрядад алба хаагаад 10 сар алба хаагаад энд өөрийнхөө сайн дурын үндсэн дээр гэрээ тахлагч болох энэ хил хамгаалах байгууллагын өрөөнд анх удаа зохион байгуулж байгаа энэ хөтөлбөрт хамрагдаад тэгээд өөрийн сонирхол болох энэ орчин үеийн техник технологиг орчин үеийн хил хамгаалтад ашиглаж эхэлж байгаа. Тэгээд энэ хилчин дороны нисгэгч гэдэг энэ мэргэжлэр ерөнхийдөө суралцж төгссөн байгаа. Хил хамгаалах байгууллага гэдэг ерөнхийдөө бол маш тийм ажил гэхээс илүү гэр бүлийн хэмжээнд гэж хэлж болохоор тийм дотн тийм хамт олон байдаг. Тэгээд альва зүйлийг би өмнө оюутан байсан л та оюутан байхад бол ерөнхийдөө ингээд хуваараа бие дагаад өөрийнхөө чадварыг энэ дээр хөгжүүлэн тэрэн дээр хөгжүүлэн гэдэг бол хил хамгаалах байгуулалт ингээд албан үүргээ гүйцэтгэж явахдаа нэгнээсээ суралцах өөрөө ингээд бие дааж гардаж хийх тийх тал дээр ерөнхийдөө суралцах таламж амьдралаа суралцсан гэдэгтэй ер нь бол яг тиймэрхүү чанар бол маш их байдаг. Тэгэнгუутаа одоо бүр албаа зүгээр яг нэг жилийн иргэнийхөө үүргийг гүйцэтгэж явахдаа мэргэжилтэй ийм боловсралтай тэгээ ажлын байртай ийм төгсөж байгаа ийм боломж ерөнхийдөө дэлхийн хаанч байхгүй гэж ерөнхийдөө бол маш том боломж гэж харж байна. 9 дөр нэмэх нь 3 хөтөлбөрийн хүрээнд 5 мэргэжлийг байлдагч нарт эзэмшүүлсэн байна. Жишээ нь хил хамгаалтын ажилтан, дроны нисгэгч, тохиолдол хяналт, шалгагч, жолооч гэсэн мэргэжлүүдийг эзэмшүүлсэн байна. Мэргэжил олох тусгай сургалтанд алс, баруун, зүүн, өмнөд, хойд хязгаарт хугацаа цэргийн албанд татагдсан байлдагч нар хамрагдсанараа онцлогтой байлаа. Мэргэжил эзэмссэн байлдагч нар халагдаад шууд ажлын байрандаа томилогдож ажиллана. Хилийн цэргийн техник 130 дугаар ангид хугацаа цэргийн албанд татагдсан байгаа. Албаа хааж хугацаанд хил хамгаалах хөрхийн газраас түүхэндээ анх удаага зохиогдож байгаа 9 дөр нэмэх нь 3 хөтөлбөрийн дагуу гэрээ дахлагчийн мэргэжил олох сургалтанд өөрийн хүсэлтээр хамрагдаж өөрийгөө сорж үзэхээр энд ирсэн. Энэ дээрээ би тохиолдол хяналтын оператор гэдэг мэргэжлээр суралцсан. Тохиолдол хяналтын оператор гэдэг нь яадаг мэргэжил вэ гэхээр хил дээр байгаа камер болон тохиолдлын системийг хэрхэн ажилуулах уу, хэрхэн яаж байрлуулах уу гэдэг ер нь суралцаад явсан байгаа. Энэ мэргэжлээр суралцах давуу тал нь юм бол компьютерийн анхан шатны мэдлэг, кабель толгойлох гэдэргээд ерөөхдөө иймэрхүү анхан шатны мэдлэгүүдтэй болсон байгаа. Энэ давуу талыг ер нь маш их том боломж гэж харж байгаа. Бид нэр дөнгөж 17, 18, 20 залуучууд эндээсээ гараад ажлын байр байхгүй. Тийм учраас яг хил хамгаалах хөрхийн газар энэ залуучуудыг ингээд ажлын байраар ингээ хангаад цаашдаа ингээ сураад өсөн дэвжих боломжийг хангаад гэж байгаа болохоор маш том боломж гэж харж байгаа. Сургалтыг хилчин хөтөлбөрийн дагуу дотоод хэргийг сургуулийн ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн хилийн албаны танхим, хилийн албаны сургуулийн цэргийн албаны танхим, сэтгэл зүйн танхим, хил хамгаалах байгууллагын мэргэжлийн алба хаагчид хамтран нийт 14 чадамжийн хүрээнд 1280 цагийн сургалтыг зохион байгуулсан байна. За энэ удаагийн сургалт маань Монгол улсын их хурлаас 2020 онд баталсан 52 дугаар тогтоолоор баталсан алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогот одоо туссан дархан хил зорилтын хүрээнд хил хамгаалах байгууллага гэрээт мэргэжлийн хилчдэр одоо хил хамгаалтыг зохион байгуулна гэсэн зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд 2025 онд хил хамгаалах ерхий газраас үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаад энэхүү сургалтыг зохион байгууллаа. За сургалт маань хамгийн гол онцлог юу вэ вэ гэхээр дотоод хэргийн их сургуультай хамтраад 5 мэргэжлэр 161 суралцагчийг төгсөглөө. За энэ дотроо хил хамгаалах байгууллагад одоо шинээр нэвтэрж байгаа орчин үеийн техник, дэвшилтийн технологи дээр суурилсан мэргэжил олгосон гэж ингэж ойлгох хэрэгтэй байгаамаа. Ахлагчийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан байлдагчид сурсан мэдснээ хамт олон бие бүрэлдэхүүн гэр бүлийнхэнтэй тайлгнаж мөн цэргийн эрдмээс сурсан мэдлэгээ харуулж үзүүлэх тоглолт зохион байгууллаа. Хил хамгаалах байгууллагаас ахлагчийн мэргэжлийн сургалтыг цаашид зохион байгуулахаар төлөвлөжээ.